За, Яаков номоор эргээд одоо буцаад орох чинь тий. Одоо өнөөдрөөс 3 дугаар бүлгээсээ эхэлнэ. Тэгээд Яаков ном нь ерөнхийдөө 5 бүлэгтэй. Тэгэхээр ерөн яг тэг голдоо орж ийн гэдээ ойлгочиход болно. Тэгээд бидний өмнө нь 2-7 хоногийн өмнө Яаков номныхаа тий 2 дугаар бүлийн төгсгөл буюу үүстэй итгэл, үүсгүй итгэл өхмөл юм а гэдэг юм сэдвийг хүртсэн тий. Өөрөөр хэлэх юм бол Христ итгэл ямар ашигтай вэ гэдэг юм мэдээллийг аваад ерөнхийдөө зогссон байна. Тэгээд бүгдээ Библи руугаа очихоос өмнө нэг юм 2 асуултыг өөрсдөө тавина шүү заа. Тэгээд Библийг уншина. За эхний асуулт нь болохоор юу вэ гэвэл за та хамгийн сүлд хүнд урмын үг буюу сэргээх үг хэлсэн бэ? Дотроо бодороо за хүнд нэг урам оруулсан, нүдэнд нь инээ цацруулсан тэгээ баяр баясгалан өгсөн үгийг хамгийн сүлд хүнд хэлсэн бэ? Тэрийгэ бодороо. Нөгөөдгөр хоёр дахь нь болохоор та хамгийн сүлд хүнд хизээ хин нэгний гомдоосон эсвэл шархлуулсан тийм үгийг хэлсэн бэ? Энэ хоёр үгийг бодоод хэдүүлээ Библи руу оръё. Тэгээ Библийн өнөөдрийн сэдв бол үнэхээр маш Библи дээр маш их байдаг сэдвийн ерөн айгүй том багцсан сэдв. Хүний хэл ярианы тухай, хэл яриа хэрхэн аюултай вэ гэдэг тухай ерөнхийдөө Яаков үнэн бичиж байгаа тийм хэсэг баг. Дүгнэн бичсэн. За хамтдаа 3 дахь бүлгийг уншъя. Яаков 3 дахь бүлэг. За энэ яг хил амаа хазаарлах гэсэн нэг юм дийцүүд дотор байгаа тийм. За би эндээс дуудаад үгүй. Яаков 3 дахь бүлгийн 1-ээс 12 дугаар ишлэл. Ах дүүс минь ээ, багш нар бид үлэмж хүн чүүлтэнд орно гэдгийг мэдэн та нараас олноороо багш бүү бол. Учир нь бид сөмөөрөө олон юм дээр бүдэрдэг, үгэн дээрээ бүдэрдэггүй нэгэн байвас тэрээр бүх биеийг хазаарлах чадвартай төгс хүн болоо. Мордыг залахын тулд бид амийг нь амгаавчилж бүх биеийг нь жолооддог. Мөн усан онгоцыг хар. Тэдгээр нь хэдийгээр агуу том болоод зогсохгүй хүчит салхинд туугддаг болов жижигхэн залуураар залуурч нь хүснээрээ жолоодогддог. Түүнчлэн хэлч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсийг сайрахдаг ажээ. Харахтан өчүүхэн галч ямар их ой модыг төмөрддөг билээ. Хэл бол гал бөгөөд зөв бусын ертөнц аж. Хэл нь бидний эргэтнүүдийн дунд байж бүх биеийг бузралдаг. Хэл бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг. Учир нь төрөл бүрийн аратан амьтад шууд хевлэр явагчд болон далайн тэнгисийн амьтдыг хүн төрлөختөнд номхруулж байгаа номхруулсаарч ирсэн. Харин хинч хэлийг номхруулж чадахгүй. Хэл бол үхлийн хороор дүүрсэн амралтгүй муухай эдмөө. Бид хэлээр эзэн ба эцгийг магтдаг. Бид түүгээр бурхны төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг хараадаг. Ерөөл хараал нэг л амнаас гардаг ач. Ах дүүс минь ийм байж болохгүй. Булгийн нэг ихээс цэвэр цэнгийг ба гашуун ус зэрэг гардаг билүү. Ах дүүс минь инжирийн мод чидүүн жимсийг усан үзмийн мод инжирийг гаргаж чадах уу? Давстай ус цэвэр цэнгийг усыг гаргадаггүй гэж ингэж Яаков тодорхойлсон байна. За энэ дээр нэг юу байгаа л да. Хэдүүлээ ахаад нөгөө Яаков номынхаа нөхцөл байдлыг ахаад санах хэрэгтэй. Нөгөө диаспора буюу тархаа будхаа еврейчүүд те. Өөрөөр хэлбэл бурхныг хүлээж авсан еврей үндэстнүүдэд зориулж бичсэн ном гэж ерөнхийдөө дүгнэж байгаа. Тэгээ энэ дээр бид нэр ингээ харах юм бол нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Яаков ном нь өөрөө мэрэгэн ухааны ном гэдэг энэ бүтцэд хамрагддаг. Одоо яруу найргийн хэллэгүүдийг те хүнд ингээд зөвлөх, хүнд ойлгуулах, ухаарлыг хайрлахын тулд бичигдсэн ном гэсэн юм үг. Тэгэхээр энэ ном ингэж бичигдэх явцдаа бид нэр одоо энэ юунд ирж байгаа вэ? Хэл гэдэг бол үнэхээр аюултай шүү гэдгийг ойлгуулахын тулд ингэ бичигдэж байгаа. Хэрвээ нөхцөл байдлаа хам сэдвээ харах юм бол үүсгүй итгэл өхмөлгүй юу? Хүний итгэл бол ямар нэгэн байдлаар ажиллаж ээж, илэрч гарч ээж те тэгжээ цаашаа Христ итгэл юм бодтой амьд байдаг юм шүү гэж ингэж Яаков тунхилж өгснийхаа дараа амьд Христ итгэгчид юу хийдэг вэ гэвэл эхлээд магадгүй хилээ хазаарлах ёстой. Хилээ захирах ёстой гэдэг, захирах хэрэгтэй гэдэг ийм үнцгийг гаргаж ирж байгаа юм шиг харагдаж байгаа. Тэгээд текст харах юм бол 1-2 дугаар ишлэлээр нэг юм сануулж байгаа юм л та. Ах дүүс минь багш нар бүү болоорой гэдэг ийм юм ярьж байгаа. Өөрөөр хэлэх юм бол яриа хэл амаараа бусдыг
удирдан чиглүүл дагуулах ийм ажлаас аль болох татгалзаараа гэдэг ийм мессежийг Яков шууд өгж байгаа хүмүүс. Магадгүй тухайн үеийн нөхцөл байдалд олон евдээчүүд, тархаа болгохын евдээчүүд яасан бэ гэвэл магадгүй ихэнх нь багш болохыг хүсэж тэ раби болох эсвэл бол одоо тэ бусдад энэ Христ итгэлийг заах гэдэг энэ үнцгийг гаргаж ирж исэн баг л та. Олноороо. Энэ муу юу гэвэл үгүй энэ сайн тэ Христийн дагалдагч болох, бүх үндэстийг дагалдагч болох гэсэн Бурхны энэ агуу захирамжийн дагуу явж байгаа тэдгээр сайн мэдээ тараахч эсвэл бол итгэлээ бусдаа хуваалцж байгаа эдгээр хүмүүсийг буруутгаж байгаа үгүйгүй. Харин энэ эсэргээр маш хэцүү шүү гэдгийг ерөнхийдөө сануулж байгаа. Ягаад гэвэл хэл гэдэг бол тийм ч амар зүйл биш шүү гэж. Ягаад гэвэл хэл яриагаараа бусдыг уруу татаад явчих магадгүй. Буруу замаар дагуулж магадгүй те. Тэгээ өнгөрсөн 7 хоногийн номлол дээр яригдчихсэн нэг сэдв байх шүү дээ те. Бослог тэмцэл хаанаас ахилдэг байг шүү дээ. Үзэл бодлоос те. Бурхныг буюу Есүс Христийг тэр эзэн гэж дуудаж байгаа тэр үгнээс эхэлжээсэн гэж яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бидний хэл яриа гэдэг бол юуг сонгож яаж явахаас ахуулаад айгүй том юм эрслийг магадгүй дагуулж яадаг учраас энэ өнцгөөс гаргаж ирж байгаа. Тэгэд цаашаа юу хэлж байгаа гэвэл тэгээд ерөнхийдөө батлахыг хүсэж байгаа юу аа. Яаков. Айгуугаа Яаковын нэг юм Яаков номыг уншвал бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Яаков харьцуулах гэдэг ийм бичгийн хэлбэрийг маш их ашигладаг. Хоёр зүйлийг хооронд нь харьцуулж үздэг тий. Харьцуулснараа сайн мууг нь ялгаж гаргаж ирдэг. Нөгөө талаараа болохоор бас ийм зүүрлэл ашигладаг тий. Хэл бол ийм аюултай, ийм гэдэг ийм мэдээллийг өгөхийн тулд ийм зүүрлэлээр дамжуулж хүнд ойлгуулахыг ингэж хүсдэг. Тэгэд 1-2 дугаар ишлэлийг ерөөхдөө ингээд энэ бүглэгийнхээ эхний цөм гэж бодох юм бол тэр багш нар болох гэж бүү ингэж олноороо хүсээрээ дээрээс нь юу гэж байвал хилэн дээрээ бүдэрдгүйхэн гэж байдгүй маа тэ хэрвээ үгэн дээрээ бүдэрдгүй нэгэн байвал тэр бүх үеэ хазаарлах чадвартай төгс хүн болоо гэж. Энэ төгс гэдэг нь нэг Яаковын 1-р бүлэг дээр гарч байгаа шүү дээ тэ төлөвшөлтлөө тэмүүлж байгаа тэдгэр хүмүүсийг буюу эзэнтэй улам илүү ойр болж байгаа тэр хүмүүсийг тодорхойлж. Тэгэхээр хилээ хазаарлаж зөв юма ярьж эсвэл буруу юма залгиж сурна гэдэг бол айгүй чухал юм нэг Христ итгэлийн процесс гэдэг нь ердөөсөө энд харагдчих. Тэгээ мэдээж энэ дээрээс бид нар ингээд харахад нэг зүйлийг бодож болно. Хэл гэдэг бол хүний гадаад байдлаасаа хүн харилцаан дээрээс хинбэ гэдгийг тодтгон гаргаж ирж болох боломжтой тийм гол багаж зэвсэг юм шиг байна. Ер нь хүмүүс тэгдэг шүү дээ. Нэг хүнтэй ярьж үзэлтэй за энэ бол нэг иймэрхүү юм байна. Ярьж мэдэж үзснийхаа дараа те хамт байж үзснийхаа дараа тийм ер нь дүгнэлтийг гаргахад ер нь буруутдаг. Яг гэвэл хүний дотоод мөн чанар буюу энэ дотоод мэдлэг гэдэг юм уу одоо дотоод хүн нь хэл яриа буруу ярьж байгаа зүйлээрээ ингэ тодтогч гарч ирж байгаа. Тиймээс бид нэр энэ хэлийг маш нухацтай бас бодож бас хэрэглэх юм бол маш зөв зүйл эсэргээрээ буруу замаар буруу ашиглах юм бол ямар эрсдэлтэй гэдгийг Яаков ер нь цааш юм 5 жишээ дээр хэлж байгаа. За ирээ харах юм бол 3 дугаар ишлэл дээр хазаар гэдэг жишээгээр хэлгийг ойлгуулахыг зорж байгаа тийм хазаар морины амгаавчаар морийг ингэж олооддаг гэж. Монголчууд бол энэ талаар ярихад бол бүгд бол айгүй том төсөөлттэй байгаа юм шиг шууд ойлгоно тийм. Хоёрт нь юу бол усан онгоц гэдэг зөвөрлийг хэлж байгаа. Усан онгоц гэдэг маань тэр жижигхэн юм капитаны юм нэг юм тий жолоогоор тэр том заяад жолоорддог. Тэгэхээр хил бол тийм аюултай шүү. Тийм хүчрхэг шүү гэдэг тухай ярьж байгаа. Гуравт нь юу бол галтаа зурсан 5 дугаар ишлэл дээр. Асаж буу галтаа тий. Айгүй их аюултай буюу гал одоо хавар бол гадар энд тэнд дүү гал гараад ямар аюул дэгдэж байгаа вэ? Гал гэдэг бол үнэхээр хүний амьдралыг бүр ингээд сүрүүлээд яждаг тийм зүйл байгаа байхгүй. Тэгээ саяхан нэг мэдэн дээр явж ирсэн тий. Нэг гашааныхаа шар үсэг шатах гэж хагаад гэр орно юучгүй шатах хайцсан тий. Жижигхэн гал хүний амьдрал тэрүүхэн дээр үгүй хийж байгаа тийм дүрслийг бид нэр ойроос хардаг учраас яг үнэхээр гой гой юм зүүрлүүдийг дүрслүүдийг авч байгаа. Хүн ингээд шууд уншаад ойлгохоор тий. Цаашаа нь юу гэж 4 дээр юу гэж номхорогдоггүй зүйл гэж юу тодорхойлж байгаа тий. Хүмүүс ингээд дэлхийн юм аврах том амьтдыг ингээд сургаад
хүмүүжүүлээ те аквариумд хийгээд далайн загсыг хүртэл аврах том халмыг хүртэл аквариумд хийгээд циркчин болгоо те сургуультай болгоод үзүүлбэр үзүүлдэг болгож чаддаг мөртлөө ам дотор хилээ захирч чаддаггүй шүү гэж ярьж. Тавд нь болохоор юу гэдэг үхлийн хортой зөвлөсөн. Хил яриаг үхлийн хортой. Энэ юу гэсэн үг юм те? Яагаад хил яриаг ийм амар өндөр төвшөнд аюултай шүү гэж ойлгуулахыг зорж байгаа Яаков. Зарим тохиолдолд Библийн судлаачид энэ тал дээр юу гэж ингэж үгэж явах вэ? Тухайн үед хуурамч одоо юу гэх юм бэ те? Теологийн алдаатай те буруу замаар юм хуурамч багш нар маш их элбэг гарч ирсэнтэй бас энэ холбоотой гэж ерөнхийдөө ярьж байгаа. Ягаад гэвэл хэн нэгэн хуурамч багш гарч ирээд Христийн сургаалыг зааж байгаа мэт боловч өчүүхэн юм зүйл дээр л буруу мэдээлэл өгөхөд тэдгээр хүмүүсийг бүгдийн Христ итгэлийн Библийн дагуу бүр там руу хөтлчих боломжтой байдаг. Бид нар одоо ярьж байсан гаж сургаал гэл те гаж усгалынхан гэж ярьж байгаа. Мэдгүй олон зүйлүүд яг Библи яриад байгаа юм шиг боловч яс энэ дээр өөр зүйл рүү дагуулад бүр олон хүмүүсийг магадгүй үхлийн гал одоо мөнхийн гал гэж ярьж байгаа те. Тэр там руу дагуулж орж байгаа байж орох боломжтой учраас хил гэдэг бол ийм аюултай зүйл шүү гэж яриад байгаа. Яаков энэ гаргаж байгаа санаанд биднээс юу хий? Энэ одоо хил буруутай юм аа. Хүний махан бие энэ одоо эргэтэн шүү дээ те. Ам дотор байгаа хил буруутай юу гэж. Еврей өгнүүд байдаг юм байл л да те. Хилийг хазах гэж хоёр талд нь ам дүүрэн шүд заяасан юм аа. Шүдийг бурхан бүтээсэн юм аа гэдэг ч юм уу те. Энэ мэтчлэн яриа байгаа. Яагаад энэ хил буруутай юм аа гэж. Одоо бид нар бодвол энэ хил бол зүгээр л хэрэглүүр эргэтэн те. Бидний энэ оюун санаа магадгүй энэ хууран энэ хорон хил яриа эсвэл бусдыг буруу зам руу уруудах энэ хил яриа хаанаас бий болох вэ? Хүний тархинаас те. Одоо бид нар л мэдж байгаа шүү дээ. Энэ яг зүрх сэтгэлээс гэж Библиэл дээр байдаг те. Зүрхний бэлхлаас ам ярьдаг юм байна гэж Лук номон дээр байгаа те. Тэгэхээр яах нь вэ? Хүний зүрх сэтгэлээс ингээд шууд зүрх яадыг хүний амыг удирддаг юм уу? Гүү шүү дээ. Одоо бид нар орчин үеийн хэрхэн хүний бие ажиллаж байгааг бас арай илүү төвшөнд ойлгодог болж хэлж шүү дээ те. Бидээр жишээлбэл тархины зүүн тал бол тэр чигээрээ хүний хэл яриа, сэтгэн бодох те. Тэгээ сэтгэн бодсон бодлоо анализыг дүгнэлт хийгээд бусдад амаараа дамжуулж ойлгуулах энэ зүйлийг бидний зүүн талын тархи буюу Brachus area гэж байгаа те. Wrinkles area гэдэг ийм хоёр юм хэсэг байгаа. Тэгээд энэ духны уртлын одоо энэ тархины орчин бол ерөнхийдөө хил ярианаас авч идэг одоо хүнээс авч идэг аз жаргалын гормонуудын духны өмнө дэлбэнд боловсруулагдаж гарч яадаг ч гэх юм уу те. Бид нар бол өөгөл ямар хүчтэй гэдгийг одоо сүүлийн үеийн хүмүүс ерөнхийдөө нийгмээрээ ерөнхийдөө мэдж байгаа. Энэ дээр айгүй фокуслож ингэж хардаг болсон те. Жишээлбэл Японы судалгаа дээр та нар бүгдээрээ л мэдэх бах те. Зүгээр л усанд нэгэнд нь сайхан үг хэлээд магтаад нөгөөнд нь хараалын үг хэлээд байхад нөгөө усны тасдан судалгаагаар яаж галаа нэг нь бүр янзын гоё ийм цасан ширхэг шиг талстай болж ирээд нөгөө талд нь бүр ямар ч явгүй бар мууцсан ус болж байгаа. Ийм нэг мэдээллийг хүртэл судлаад гаргаад эхэлж байгаа. Тэгэхээр үгийн хүч гэдэг бол угаасаа байгаа. Энэ дээр нэг зүйлийг хэлж байгаа. Энэ дээр Яаков юу гэж хэлж байгааг бол үг бол хүчтэй гэдэг ерөнхийдөө хэлж байгаа. Энд голцоо Яаковын авж байгаа санаа нь үг бол муу талаараа хэрэглэл үнэхээр муу шүү гэдэг тухай ярьж байна. Үнэхээр муу. Бид нэр ярьж байгаа үгөө хэлж байгаа зүйлээ бодож тунгааж тэ тархинда боловсруулад гаргах ёстой биш үү. Тэгэд энэ дээр нэг ийм санаа гарч ирж байгаа. Нэг хэлээр 9 дэх ишлээс гэж гарч байгаа. Нэг хэлээр тэ хоёр өөр зүйл бүү яриа гэдэг ийм тухай ярьж байна. Тэгээд төгсгөлд нь яаж байгаа вэ те? Булгийн уснаас цэвэр цэнгэг хоёр ус гарахгүй бохор нэг л юм гарна. Энэ нэг нөхцөл байдлыг ингээ харах юм бол бид нар яагаад тэгвэл те
ийм нөхцөл байдалд Христ итгэгч хүмүүс яагаад Яаков та нар амнаасаа ийм хилээ хазаарлаж ингэж сурахгүй бол ийм хортой юм болно шүү гэдгийг хэлээд байна. Бид нар Христ итгэж болчих юм бол ерөнхийдөө гэхдээ гайг болчих юм шүү те. Дэлхийн эрдэмтэд ерөн хүний ам яаж ижилдгийг ингэж ярьж байна л да. Хүний оюун бодлыг хэрхэн ажилддаг гэвэл хүн тархинд орж боловсруулсан зүйлсээ буцаагаад амнаасаа гаргадаг. Өөрөөр хэлбэл мэдсэн зүйлээ буцаасаа гаргана гэсэн үг. Өнөөдөр би энэ таны өмнө ингээд Яаковын тухай Яаковын 3 дугаар бүлгээр ингээд номлож байгаа хөтөө би яахаг бол энийг мэдхгүй бол ингээд танд ингээд ярьж өгч чадахгүй гэсэн үг. Би мэдчихээж, энийгээ судалж ээж, ойлгож ээж энэ мэдлэг миний толгойд, миний тархинд ийм гинжин хэлхээс урал болно гэдэг аахгүй. Тэгэж тогтчихээж би энийгээ буцааж та нарт гаргаж ярина гэсэн үг. Энэ юрдөөсөө энгийн жишээ юм байлаа. Яг түрүүн би зүрхний бэлхлаас ам ярьдаг гэдэг энэ үг. Тарих юугаар дурна те? Хүний оюун бодол юуг хүлээж авна? Түүнийгээ буцааж гаргана гэсэн үг. Үндэ яг юу ч одоо юу гэдэг те? Хараалын үг хэлдэг гэр бүл дотор одоо цосоо зүүн хараалын үг хэлдэг гэр дотор эсвэл аав юм ээж ингээл хоорондоо хэрэлдэлээд гэр бүл дотор хүүхдүүдийн тархинд юу суухайг өөрөлд хэрэл суuna гэсэн үг. Тэр хүүхдүүдийн амнаас хараалын үг гарахад бид нэр гайхах юм өрдөөсөө байхгүй. Тэнд орж байгаа юм тэр юм чинь тэрэл гарна. Эсвэргээр бидний тархиндаа бид нар яг өөрөөрөө бурхны үгийг ингээд суулгах юм болов шүү дээ. Буцаад бидний дотроос тэрэл гарна гэсэн. Цензуртай бид нар мэдээж одоо цензуртай хандах ёстой. Яагаад гэвэл бид нар төрөлхийн Христ итгэгчид биш тийм ээ. Бид нар хідэн наснаасаа хизэнээсээ итгэж байгаа болоо энэ итгэсэн үеэсээ ахуулаад бидний тархинд бурхны үг суулгаж байгаа, бүтэнсэ өдөр болгон эсний үг суулгаж байгаа, Библи уншиж байна. Христ итгэж хүмүүсийн нөлөөлөлд байна, хүрээлэлд байна. Тэдний ертөнцийн үзэл дотор бид нэр амьдарч байгаа. Бид нар ч гэсэн өөрсдөө буцаад тэр зүйлийг ертөнцийг Христ итгэгч ертөнцийн үзлээр дэлхийг харж байгаа. Энэ нөхцөл байдал ихсэг дувсан бидний дотоос юу гарах вэ гэвэл бидний хэл зөвл юм аа зөвл юм аа гаргана гэсэн. Хэрвээ бид буруу юм руу мэдлэгээ хит их шунаж тийш орох юм бол биднээс тэр буруу зүйл маань буцаад бидний хэл амнаас гарч ирнэ гэсэн. Энэ дээр Яаков хэлж байгаа те. Булгийн нэг уснаас нэг ихээс цэвэр цэнгэг ус хоёр зэрэг гарахгүй. Нөгөө дээгүр ахтуусан инжирийн модноос чидүүн жимс усан үзмийн модноос инжир гардггүй маа. Яагаад гэвэл энэ чинь ус боломжгүй байхгүй гэдэг тухай яригч. Тэгэхээр энэ Яаков хэлээд байгаа санаа эхлээд та нар те бурхныхаа өглөө илүү ойртох юм бол энэ мэдлэг чинь ихсэх юм бол энийг буцаагаад гаргах хүссэн хүсээгүй гаргана те. Хэрвээ энэ лөө орохгүй бол бид өнгөцгөн амьдраад байгаа бол бид Библи уншина гэж хэлчихэл уншихгүй яваад байгаа бол бидний итгэл дотроос ингэж нөгөө ойрлж шаарлж гарч ирэх тэр маань багаснаа л гэсэн үг. Өөр юунд илүү анхаарлаа хандуулж ийн тэр нь бидний дотроос гарна гэсэн үг. Хэл яриагаар дамжуулж. Хэрвээ би буруу зүйлд эсвэл гаж урсгалын сүмд очих юм уу эсвэл тэгээд тэдгээрээр хүмүүсийн зааж байгаа юмуудыг мэдээл толгоондоо хүлээж аваад байх юм бол буцаад яах вэ гэвэл тэр зүйлээ л гаргана гэсэн үг. Тэр үед бидний хэл үнэхээр хор болно гэсэн үг. Үхлийн хор болно гэсэн. Нөгөө нэг гал болно тэ. Ийм учраас биднийг хэл яриаг маань ийм чухал төвшөнд, ийм аюултай шүү гэдэг төвшөнд ерөнхийдөө Яаков дүгнэж хэлж байгаа. Тэгээд энэ дээрээс бид нэр буцаад нэг зүйлийг харах юм бол юу харах вэ? Бид нар хилээр эзэн ба эцгийг мартдаг. Бид түүгээр бурхны төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг хараад гэж ярьж байна. Итгэгч хүний дотроос гарч байгаа хоёр үнцгийн тухай яригч. Ерөнхийдөө бид нар сэтгэл судлалч юм уу олон зүйлийн талаар ингээд яриад тэм төрлийн ном унших юм бол нэг юу байдаг вэ? Энэ дэлхийн хамгийн хэцүү зүйл бол хүн хоорондын харилцаа гэдэг иймэрхүү зүйлүүд гарч ирж байгаа.
хамгийн том зовлонгуудын гуравт нь өдөглөөд мэддэг санаад. Хүн хоорондын харилцаа гэдэг бол хамгийн хэцүү гэж. Тэгэхээр бид нар хоорондоо харилцахад бид нар хамгийн их хэрэгэлдэг зүйл нь юу юм? Яриагаараа бид нар ойлгох ёстой тийм. Монголчууд байдаг хүн хэлээрээ мал хөлөөр гэж тийм. Бид нар ярилцаж ойлгох ёстой гэж. Бидний ярилцах энэ ойлголцох зүйл дээр бид нар ямар нэгэн асуудал гараад заавал хараал ерөөл тавьдаг ч юм уу те. Ийм асуудал гаргаж байгаа бол Христ итгэж бидний дотроос бас өөрсдөө хянаараа гэдэг тухай хэлж. Бурхан хүн төрлөختнийг бүгдийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн гэж хэлж байгаа энэ дэр. Тэдгээр хүмүүсийг харааж доромжлох магадгүй те өнгө зүсээр нь арьс өнгөөр нь эсвэл гадаа төрхөөр нь эсвэл юу байдгийг те айс зангаар нь доромжлох тэднийг хараах нь бол итгэж хүний амнаас гарахад хэцүү шүү, хэрэггүй шүү гэдэг тухай ерөнхийдөө Паулын хэлж. Паулын Яаковынд ярьж байгаа. Ерөөл хойлохоор нэг амнаас гардаг. Тэгээ би бодлоо л да. Ерөнхийдөө яагаад бид нар Христэд итгэвч. Бид нар Бурхныг хүлээж авсан. Бидний ариун сүнстэй, бид нар зөв зүйлийг хийдгүү. Бид нар зөв зүйлийг хийдэг. Заримдаа бид нар хүмүүсийг сайхан зүйлээр магтдаггүй, ерөөдөг. Тэдний төлөө даатгангуй залбирдаг. Бидний хэл зөв зүйл ашиглагддаггүй гэвэл тийм. Гэхдээ заримдаа бидний зүйл буруу зүйл хийдгүү гэвэл бид нар заримдаа хэн нэгний гомдоодгүй гэвэл тийм. Яагаад бид нар тэгдэг юм болоо гэдэг ийм асуулт нэрч. Магадгүй энэ асуултанд хариулах хамгийн төгс хариулт бол теологийн хэлээр аль хэдийн ба арай болоогүй гэдэг ийм хэллэг байна. Тэр нь юу вэ гэвэл Христ итгэгч буюу Есүс Христ ирээд загалмаан өгөхлөөр дамжуул бид нар аль хэдийн түүний хаанчлалд орох, түүний нэгүсэлд ор байх, түүнтэй адилхан болох, түүний замаар алхах хүч чадлыг аль хэдийнэ бидэнд өгсөн. Гэхдээ арай болоогүй буюу түүний дахин ирэл тийм ээ. Тэр төгс хаанчлалыг барих, биднэрт өгөх тэр төгс биеийг өгөх тэр цаг нь арай болоогүй. Бид сайжирж явах явцдаа бид нар алдаа гарах уу гэвэл тийм бид нар алдаа гаргана. Харин энэ бүгдээр бид нар босоод урагшлах ёстой. Тиймээс бид нар ам хилэн дээрээ ч гэсэн хазаартай байж бодож тунгааж хоёрыг бодож те дөрвөн өнцгөөс нь харж бас хоорондоо ярилцаж хин нэгнийгээ гомдоохгүй амьдрах магадгүй харилцаагаа зөв барих дээр бид нар бас өөрсдөө цензуур тавьж одоо цензуурдах ёстой ч юм шиг харагдчих. Магадгүй Яаковын энд биднэрт өгөхийг хүсэж байгаа санаа нь энэ л бах те. Та нар бол хэлийг юунд ашигладаг бол та нар бие биетэйгээ харилцахад ашиглаж байгаа. Хин нэгэндээ сургаж заахад ашиглаж байгаа. Нэгнийгээ үзэл бодлороо дагуулхад ашиглаж байгаа те. Хин нэгэнтэй нөхөрлөхөд ашиглаж байгаа. Хин нэгнийгээ хайрлахад ашиглаж байгаа. Тэгээ хамгийн чухал нь Бурхныг магтахад хэрэгжилж байгаа. Хамгийн чухал хэрэглөөр гэхдээ хамгийн аюултай байж болох боломжтой хэрэглэв. Тиймээс бид хилээ хазаарлаад зарим үед хазаад тийм ээ сурчих хэрэгтэй. Тэгээд сүүлийн үед мэдээж сургаалт төгс номыг өглөө болгон уншаад ганц нэг ишлэл тавиад явж байхад сургаалт төгс 15 дугаар ишлэлийг гаргачихъя. 15 дугаар бүлгийн 15-ийн 1-ээс ерөнхийдөө ингээд хил амны тухай хил ямар чухал вэ гэдэг тухай энэ гарч байгаа. Гэхдээ онцгой зөвхөн 2 дугаар ишлэлийг уншаад өгч юм чээс. Ингэж байгаа. Мэргэдийн хил мэдлэг тараах, мулгуучуудын ам мунхаглал ориглуулах гэж байгаа. Дөрөвдөр нь харах юм бол амирлангүй хил амийн мод, хазааргүй хил сүнсний бүслөөлөл гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид нар энэ дээрээс би юу гэж бодсон бэ гэвэл шүү дээ, тэ. Яаков биднийг хилээ ингээ хазаарлаа бай гэдгийг нэг талаараа бид нар өөрийгөө
хянах чадвартай буюу төлөвшөлт рүү нэг алхам дээшээ ахиулахыг хүсэж байгаа. Хоёрдугаарт нь энэ бидний хилээ ингэж хазаарлаж, хилээ ингэж цэнзүүртэйгээр бид нэр ярьж сурснараа юунд хүрэх вэ гэвэл шүү дээ. Бид нэр бусдыг гомдоохгүй буюу хүн хоорондын харилцаахаа зөвөр барьж явахад тус болно. Тиймээс бид нар энэ зүйл дээр өөрсдөө бас босгон байгуулдаг байх хэрэгтэй. Тэгээд түрүүний хэлсэн шүү дээ. Одоо хэдүүлээ ерөн дүгнээ дуусгая. Тэгээ ингээ харах юм бол Яаков ердөөсөө юмыг Яаков номыг ухаа судлах тусам юунд л хүрээд байгааг бол Яаков ном ямар амар юм үлдээхгүйгээр бичдэг юм. Одоо Бурхны үг л тийм байх та гэмээр л бүр тултал гэж байгаа байхгүй. Хэрвээ бид үгийг хараалтай за хил амаа зүгээр хазаарлах гэсэн бол за би л ингээл ярихгүй л байхаа те муу юм ярихгүй л байхад болох юм болоо гэсэн чи муу юм яагаад ярихгүй байх яаж ярихгүй байх аргыг нүртэл зааж өгч байгаа байхгүй. Гүн ороо те тархинд чинь бол зүрхэнд чинь юу суулгагдана юу сурна юу хийх мэдэн тэргүүрээ л та ертөнцийн хүс хүслээр амаар чинь гарч яригдана гэж. Тэгэхээр бид нар тархиндаа аль болох Бурхны үгийг суулгаж ялангуяа энэ постмодернист нийгэм гэдэг шүү дээ. Одоо энэ орчин үе гэдэг байгаа. Энэ үед бол биднэрт юу хамгийн чухал байг вэ? Мэдлэг, зөв мэдлэг. Хаасайгүй биднэрт ямар нэгэн мэдлэг тархин чахахыг хүсэж байгаа зүйлсүүд одоо сошиал орчин дүүрэн байна те. Нэгэр тоо томшгүй олон подкастууд байна, ярианууд байна. Эдгээр бүх зүйлсүүд ердөөсөө бидний тархинд юм чих гэдэг байгаа, суулгах гэдэг байгаа. Бидний тархины ингээд холбоос дотор те зүүн холбоос дотор ороод байраа олоод мэдлэг болоод тогтчихыг хүсэж байгаа. Гэтэл Яаковын хэлж байгаа энэ санаа нь зүрхний бэлхлаас буюу тархинд чинь юу зутгагдана. Та нар юу мэдхийг хүсэж тэмүүлнэ. Тэр чинь л та нарын амнаас гарна ерөөлийг урсгах гэж. Одоо сүүлийн та нэг анзаарж байгаа бол те өөртөө ингэж сайныг ярьдаг юм нэг юм. Тэхийн бол сайхан амьдрна гэдэг юм. Биелээ олдог гэдэг юм нэг юм юу яваадах юм. Үзэл санаа гэх юм уу та. Хэрвээ чи ингээл өөрийгөө ингээл магтаал ах юм л те би бол сайн хүн, би бол баян хүн гэдэг юм бол чи ирээдүйд баян болно гэдэг ч юм уу те. Иймэрхүү үзэл санаа айгүй их явчих. Яагаад гэвэл эдгээр нэг зүйлийг тэд нэр за муугаар яриад ойлгох чадсан. Тэдний үг бол хэл яриа гэдэг бол үнэхээр чухал юм байна гэж. Бид хоёр та сануулжсэн та эхлэхдээ те хамгийн сүүлд хэн нэгнийг баярлуулахаар тийм хэлсэн үг санаа чинь ойрхон байна уу? 7 хоног дотор. Урам мийн үг хэлсэн тийм үг. Чи хөөрхөн шүү. Чи чадна, чи мундаг юм а гэдэг ч юм уу те. За сарын дотор бодороо та. Ерөнхийдөө хүнийг магтах эсвэл бол харилцаанд хүнд чи бол үнэхээр сайн шүү гэж ингээ магтах зүйл нэг зүйл байдаг. Тэр нь юу вэ гэвэл энэ зүйл нь эсэргээрээ нөгөө хүндээ үнэхээр аз жаргалыг авчдаг. Нөгөө нэг дофамин, серотонин гэдэг нь энэ яг энэ духны хотлын дэлбийн дотор ингээд бүрэлдэж бий болдог гэж байна. Ялгардаг. Тэгэхээр Бурхан биднийг тэгж яах шүү дээ. Чи бол ертөнцийн дээрх цорын ганц төгс бүтээл миний уралсан те. Чиний үсний ширхэг үсийгч би мэднэ те. Чамааг бол би сайн мэднэ. Би үргэлж чамтай хамт байна. Би үргэлж чамааг хамгаална те. Би үргэлж чамааг хангана. Энэ үгүүд нь Христ итгэж бид нар Бурхны Библийг унших юм бол Библиэр дамжуулан Бурхан биднэрт ингэж хэлнэ. Энэ үгийг сонсох юм бол бид нар яана гэж бид нар аз жаргалтай болох нь шүү дээ. Бид нар урмын үгийг аваад бид нар урагшлах эрч хүчтэй болж олсыг харж бүтээх чадвартай болно гэж байгаа юм. Тэгэхээр Библи уншина гэдэг нь өөрөө ийм их зөв зүйлийг агуулж идэг ном, агуулж идэг байна. Эсвэргээр хэн нэгний гомдоож исэн бол те. Энэ бол харилцааны асар хэцүү зүйлсүүд юм те. Хэн нэгний гомдоогоод хэл яриагаараа доромжлох ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ зүйлүүдээс бид нар хол байх ёстой. Энэ зүйл өөрөөсөө бицээгээд биднийг өөр бухимдалд хүргүүлж те. Айцыг биднэрт төрүүлж өөрөөсөө төрүүлээд гарах нь өрөөл бус харьцаж байгаа хоёр хүн хоёулаа
хүн хоорондын харилцаан дундаа юм уналтанд орчих. Тэгэхээр Яаков хэлж байгаа те ах トゥ ус минь бүтэн юм байгаарай гэж. Бид нэр хил хамаа хазаарлал сурч. Бид нэр цэгэнж бодоод сурыг те. Хүмүүс гомдох үг харах гэж байгаа бол уурчин гарч байгаа бол 1 2 3 гэж тодоо би юу гэж яагаад энэ дээр ингэж байгаа гэдэг нэг цэгнээд сурчиг гэдэг. Мэдээж бидний залбирал хэн нэгнээр өрөөлгөн залбиулдаг те энэ минь бол бидний амьдралд үнэхээр нийгмийн одоо Христ итгэгч хүмүүсийн мөрөөдөөж олохгүй байгаа те өөрсдөө бүр зохиогоод тийм хуурай гэж орлож байгаа тэр зүйлүүдийг бидний амьдралдаа бүр жинхэнэ үнэнээр нь те төөлийн үнэн бурхнаас мэдлэг болгож аваад өөрсдөө хэрэгжилж байгаа гэж бодоход бид үнэхээр өрөөгцөн хүмүүс байгаа даа. Тэгэхээр хамтдаа эзэнлөө залбирд ирээ. Тэгээд таны 3 зүйлийг ерөнхийдөө хийвэл бид нар хил хамаа захирч чадна гэж хэлэх гээд байна. Нэгдүгээрт нь бид нар хил хамаа яаж захирах вэ гэвэл нэгдүгээрт нь бид нар Бурхны зөв мэдлэгийг толгойдоо хийх юм бол бидний хил хамаа нэг захирах гад нэг хичээгээд байхгүйгээр л бид нар өөрсдөө зөв зүйлийг бусадтай хуваалцаж харилцаа маань хүртэл зөв болно гэсэн. Хоёрдугаарт нь бид нар аль хэдийн арай болоогүй нийгэмд амьдарч байгаа учраас бид нар алдаж магадгүй те бид нар хил хамаараа хэн нэгнийг доромжлонгод лицэд уурлаад эсрэгжүүлээд домжилж бас магадгүй. Тиймээс бид нар гимшилтэй амьдардаг. Туйлын үнэн бурхан дээр очдог тэр амьдрал дээр байгаад бурхантай бас харилцсан хамааралтай юм залбиралтай байханд бидний буцаад бидний хил ам эдгэрэх магадгүй асуудал тарьсан бол уучлагдах гарц замыг олоход бид нар туслана. Гуравт нь юу вэ гэвэл ариун сүнс бидний дотор байгаа учраас бид нар үнэн хайрын улмаас хэн нэгэнтэй харилцвал бидний амнаас тийм муу үг бас бусдыг буруу зам руу уруу татах үг бас гарахгүй байхаа гэж үзэж байна. Тэгэхээр хил хамаа хазаарлах гэдэг нь зүгээр л гарах гэж байгаа үгээ болоод хазаад гэсэн үг биш шүү дээ. Тэгснээрээ бид нар энэ хилийг өвдөөсөө захирчж байгаа юм биш. Харин хил яриа гарахаас өмнөх үйлдэгдэх тэр зүрхний бэлхалда зөв зүйлийг бэлхаал гэж хэлэх гээд байна. Зүрх сэтгэлтэй. Тэгэх юм бол ам өөрөө зөв зүйлийг яриад эхэлнэ. Тэгэхээр хамтдаа залбирцгаая. Саяны 3 зүйлийг бодоод тэгээд бурхан руу очицгаая. Гайхамшигт эцэг минь танд бид зүрх сэтгэлээ нээн тань залбирч байна. Тэгээд бидний үг хэл асуудал тарьж хинэгний гомдоож байсан бол эзэн та биднийг уучлаач хэмээн яг одоо гуйж байна. Эзэн минь тэгээд ирээдүйд бас зөв зүйлийг хин нэгний гомдоохгүй байхын тулд таны үгсээр зүрх сэтгэлээ дүүргэж тарих оюун бодолтой таны үнгийг тунгаан бодож бясалгаж таны үнцгээр таны үгээр ертөнцийг харж амьдрахад та бидэнд туслаач хэмээн гуйж байна. Тиймээс эзэн та бидний зүрх сэтгэл өөрийнхөө өгүүдийг өгч бид нар ч ихсэн таны үгийг судлах боломжууд байвал тэдгээрийг харин хайж таны үгнээ судлах тэр цаг дээр бид нар харамсдаггүйгээр ханасах зүйлгүйгээр таны өмнө судлан очдог байхад таны өмнө залбирэн суудаг байхад та бидэнд туслаарай хэмээн гуйж байна. Тэгээ бид нар амаа захирахын тулд хилээ захирахын тулд оюун бодлоо таны үгээр таны үнэ мэрэгэн ухаанаар дүүрэхэд та бидэнд туслаач хэмээн гуйж байна. Бид нэр зарим үед алдах гад хил ам дээр алдаа гарах гэж харилцаан дундаа байх үед та биднийг цэнзүүртэйгээр бодон ярих хүч чадлыг биднээс бас өгөөрэй. Бид нар алддаг учраас харин та гимшилд ирэхэд бидний зүрх сэтгэлийг бас уучлж өгөөрэй бурхан минь. Бүх зүйлийг танд өргөж байна. Тэгээд таны хайртай хөө эзэн Есүс Христийн нэрээр энэ хүн номлолыг таны өмнө сонсож байгаа бүхий л хүмүүсийн дээр ивэл өрөөл болон цаашдын амьдралд нь хил яриагаа үн таны дотор улам илүү зөв шударга ярьж сурахад та тусалж өгөөрэй хэмээн гуйж байна. Бүх зүйлийг танд даатгая. Бидний хил амыг та захирч зөв зүйлийг яриулж шударга зүйлийг хэлүүлдэг байгаарай хэмээн гуйж байна. Таны гайхамшигт хөө эзэн Есүс Христийн нэрээр бүгдийг даатхан гуйн залбирч байна. Амен. Халелуя.